За энэ удаагийн дугаараар та бүхэндээ гарын хөшрөл түүнээс урьсан сэргийлэх арган талаар мэдээллийг хүргэе. Залуу арьстай байхын тулд бид ихэвчлэн нүүр хүзүү, чэйжний хэсэгтээ анхаарлаа төвлөрүүлж чухал хэсэг болох гарыг орхитуулдаг тал бий. Өдөр тутмын амьдралд хийдэг бараг бүх зүйл гар дээр тод илэрдэг бөгөөд нүүрний шиг нарийн арчилгаа хийдэггүй тул нүүрнээсээ 5-10 жилээр хурдан хөшөрдөг гэж ярьдаг. Гарын арьсаа нүүрний арьс мэт арчил. Гар хөшрөлийн шинж тэмдгийг хамгийн түрүүнд харуулдаг. Хүний гарын арьс нь биеийн бусад хэсгийг бодвол хөс болон тосны булчирхай бага байдаг. Энэ колаген эластины түвшин хурдан буурч, үршлээ нэмэгдэж, доор байрлах яс судаснууд нь ил тод харагддаг байна. Гарын хөшрөлтний эдисийн хэмжээ, арьсны уян хатан чанар алдагдах, улмаар гарын ард талын шүрмэс, судас, ясны харагдах байдлыг нэмэгдүүлдэг шинж чанартай байдаг. Үүнээс гадна нас ахих тусам бидний гарт өвчлөөс нэмэгдэх, хөшрөлтийн толгой гарах, хэмжээ нь багасах, судаснууд тодрох зэрэг пигментацийн асуудал гарч ирдэг. Хүний гарын арьс нэмгэн байдаг төдийгүй арьсанд орох эдис гэх зүйл бараг л байдаггүй гэж хэлж болно. Тиймээс биеийн энэ хэсгийн арьс хүрээлэн буй орчны сөрөг нөлөөнд хамгийн ихээр өртдөг. Агуурын нөхцөл байдал, гэр ахуйн хэрэглээний бодис, дааврын эмгэг зэрэгээс шалтгаалan гидролипидийн солилцооны үйл ажиллагаа алдагдаж, арьс тонусаа алдан ус гүйжин хуурайшиж хатуу болж эхэлдэг. Гарын арьсны бүтэцдэх чиглэлийн хэмжээ нүүрнийхээс 5 дахин бага байдаг тул амархан хуурайшиж үрчлээддэг учраас нүүрний арьсны адил арчилгаа шаардлагатай. За үүний тулд нэгдүгээрт нь гараа цэвэрлэх. Гар угаах нь таны арьс арчилгааны хамгийн чухал хэсгүүдийн нэг юм. Арьсаа хуурайшуулахаас сэргийлэхийн тулд зөөлөн найрлагатай савн эсвэл гарын шингэн савн сонгороо. Усны хувьд хүүхдийн эсвэл бүлээн усаар угаахаараа халуун ус нь гарын арьсыг хуурайшуулдаг талтай. Хоёрдугаарт нь гараа чийшүүлэх. Таны гар гадаад орчинтой хамгийн их харьцдаг тул таны гарын арьс илүү хурдан олон удаа гуйжтай. Гарын арьс чийгшүүлэх хамгийн тохиромжтой үе нь усанд орох, гуйжуулах болон аяг тавг угаасны дараа унтахаас өмнө чийгшүүлэх нь үр дүнтэй байдаг. Хэд хуурай арьстай хүмүүсийн хувьд гараа угаах бүртээ чийгшүүлэх хэрэгтэй. Гар угаасны дараа арьс 60 секундын дотор чийгээ алддаг тул шууд чийгшүүлэх тос хэрэглээрэй. Гар нойтон чиглэг байх нь чийгийг улам багасгадаг учраас зөв найрлагатай тосон суурьтай өтгөн тус сонгож хэрэглэхийг зөвлөж байна. Хөрслийн эсрэг гар арчилгааны хувьд керамид, коллаген, нэвчүүлэг галоруны хүчил, коэнзим Q10 зэрэг найрлагатай гарын төсийг санал болгож байна. Эдгээр найрлага нь арьсны чигийг хадгалах үүрэгтэй, эвэрлэг давхаргад амархан хүрдэг бөгөөд чочрол багтаа гэдгээрээ онцлог юм. За 3-дугаарт нь гараа гуйж. Гарын арьсаа нүүрний арьс мэт гуйжуулж байх хэрэгтэй. Арьсны эвэрлэг давхаргын өвхөцсөн эсүүдийг гуйжуулснаар шинэ эдисээр төлжин шимт хижээлийг илүү гүнт шингээх боломжтой болдог. Нар салхины хамгаалалтаа гарын төсийг тогтмол түрхэж хэвших нь гарын арьсны хөшрөлтийг удаашруулахад тустай. Гарын арьсаа гуйжуулснаар түрхсэн тос арьсны гүнт хүртэл шингэх боломжтой. Тиймээс 7 хоногт 1-2 удаа гарын арьсаа гуйжуулж хэвшээрэй. Өдөр тутмын тогтмол арчилгааны үр дүн та зөөлөн болбороо гартаа болох болно. Гарын арьс таныг эмэгтэй хүн өөртөө хэр анхаарал тавьдаг болохыг илэрхийлдэг. 4-дүгээрт нь гартаа массаж хийх. Цусны хэргэлт муу байх нь арьсны эсийн солилцоог алдагдуулж хуурайшилт үүсгэдэг. Гарын арьс хөшрөх тусам суларч уюуд дээр үрчилт үүсэж эхэлдэг тул массажлан төрхүүл илүү их үр дүнтэй байдаг. Массаж сонголт нь бие дэх цусны урсгалыг сайжруулдагтай адил гараа массажлах нь цусны эргэлтийг сайжруулж арьсны эсийн солилцоог дэмжин хуурайшилтаа сэргийлж хөгшрөлтийн эсрэг сэргээгч нөлөө үзүүлдэг. За 5-дугаарт нь бээлэг тогтмол өмсөж байх. Хамгийн энгийн бөгөөд үр дүнтэй арга бол тогтмол бээлийн өмсөж хэвших явдал юм. Мөн гэрээ ажил хийх үедээ зориултын бээлийн өмсөж хэвшээрэй. Жолоодлогын үед хит ягаан туянаас хамгаалах бээлийг хэрэглэх нь үр дүнтэй.
Чийгшил уян хатан чанарын эрүүл арьсан чухал үүрэгтэй байдгийн адил гарын ард тал алгаа зөв арчлах, хуурайшлтаас урьдчилан сэргийлэх нь үсэлэнтэй гарт хүрэх хамгийн чухал алхам юм. 6-дугаарт нь амьдралын хэм маягийг баримтлах. Үүний тулд тамхи татгах айс хийх хэрэгтэй. Түүнчлэн С, Е витаминаар баялаг хүнсний ногоо, жимс жимсг нь хэрэглэж тэнцвэртэй хооллолтыг эрхэмжлэх нь чухал юм шүү. За эцэст нь гараа зөв угааж хэвсэх, бээлийн тогтмол өмсөх, гараа чийгшүүлэх, гарын тос түрхэх, гарын маск хэрэглэж гараа массажлах, нарны цус хэрэглэх, эрүүл хооллол тамхи татахгүй байх зэрэг эдгээр дадал хэвшлүүд нь таны гарыг залуу харагдуулахад чухал хүчин зүйл болдог. Гар бол таны нэрийн хуудас юм. Анхааран сонсон та бүхэндээ баярлалаа.